хайр байсаар байхад бид яагаад холддог вэ? Бие биенээсээ. Одоо ингээд ерөнхийдөө бол ингээд хүмүүс байдаг шүү дээ, нэг 5-аас дээшгээ жил амьдарчихсан, нэг 5-аас 10 жил, 15 жил болсон хүмүүс хайртай хэрнээ биенээсээ холдсон, хоорондоо юм ярихгүй, хоорондоо ширтэлцэхгүй, хоорондоо болцоонд явахгүй, амьдрал нь нэг хэмдэ орцсон байдаг. За би тэгэхээр та нартай өнөөдөр өөрийгөө танилцуулъя. Намайг Аруна гэдэг, би relationship and confidence coach and intimacy coach байгаа. За тэгэхээр ерөнхийдөө хосын харилцаа нь яагаад ингэж хосын харилцаа ерөөсө болохгүй, бүтэхгүй ингэж нэг тийм чамд ингээд нэг тийм сонир мэдрэмж төрөөд байгаа вэ яг нөгөө хостой хэлмээр байгаа боловч хэлж чадахгүй энэ эрэгтэй эмэгтэй хүн дээр яг адилхан. Тэгэхээр энэ мэдрэмжийг хамгийн түрүүн эмэгтэйчүүд мань авч эхэлдэг байгаа одоо ингээд зүгээр хамгийн энгийн жишээнээс гэж хэлэхэд ингээд ярмаар ингээд нэг жоох ярих гэж оролдож эхэлдэг. Тэгээ ярих гэж оролдож эхлээд өөртөө таалагдахгүй шүү дээ. Сэтгэл нөвдөд байна, зүрхэн нөвдөд байна, цаагаараа нэг мэдрээд байна. Энэ хүн надад хайрг болсон юм шиг мэдрэмж аваад байна. Тэгсэн ирнэ хайргүй мүү гэхээр хайртай мүү гэхээр хайргүй. Ингээд нэг харин нэг 30% хайргүй нэг 70% байгаа ч юм шиг мэдрэмж аваад идэг. Тэгтээ бүр ингээд надад дургүй хайргүй мөг гөрөөгүй. Ингээд бас нэг зарим нэг юмаа санаад бас нэг хөөрхий юм яваад идэг. Тэгээ энийг яаж эндээс гарах вэ одоо энэ болохоор ингээд нөгөө олон жил болсон хосууд ерөнхийдөө би энэс уйдаад байгаа юм уу? Хайргүй болцсон юм уу хайртай гэсэн ирнэ ингээд хосын харилцаа нь ерөөсөө урагшлах болсон. Яг нэг юм дээр гацсан. Одоо хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө burnout-д орсон гэдэг шиг хайр нь burnout-д орсон. Ерөнхийдөө одоо ингээд ажлын хэмнэл ингээд хөгөл агараад ажилдаа ярьдаг ингээд эмэгтэйчүүд нь ингээд хүүхэд шуухад гээл хүүхдээ хүүхэд шуухад гээл ингээд хүүхдээ зохицуулна, ажиллаа зохицуулна, нөхрөө зорчуулна. Тэд нар маш их стресс байгаа. За эрэгтэй хүн болохоор яадаг вэ гэхээр би өөртөө ядарч штэ гэх нөгөө ихнэрээ ойлгохгүй найз охиноо ойлгохгүй заавал хүүхдтэй ээж болно. Хүүхдгүй байсан ч гэсэндээ хүмүүс бас ер нь л одоо ингээд амьдрал чинь жил ирэх тусам одоо ингээд үнийн өсөлтөөс болоод ингээд ийм эдийн засгийн дарамт их байгаагаас шалтгаалаад ингээл нөхөр нь ингээл нөхөрний юм найз залуу нь ажилдаа явцдаг. Би ингэж мөнгө олж ирээд энийг ингэж авах чинь чи ерөөсө хангалттай биш байх ингээл нөгөөх нь болохоор чи намайг хайрлахгүй байна гээл энэ хүмүүс яадаг вэ гэхээр хайрын өөр хэлээр яриад идэг. Тэгээд хоорондоо эхлэж явах ярих гэж үздэг. Ярих гэж үзэхдээ дандаа яадаг вэ гэхээр арх ууцны араас ч юм уу ингээд нэг тийм ууртай үедээ чи тэгдэг үедтэй гэж ярьдаг. Тэгэхээр ерөөсө тийхгүй юм чи тэгдэг үедтэй гэж одоо ерөнхийдөө юм хосуудыг ингээд юм өнгөрснөөс нь чи тэгэхэд тэгсэн бидтэй гэдэг ингээд дандаа өнгөрснөөс хэрүүлэг чирж авчрах гэдэг. Ягаад тэгэхээр эндээ буглаад байгаа байхгүй. Буглаад байгаа юм гаргаж чадахгүй байгаа учраас эдгээр ийм байдалд хүрээд байгаа. Тэгэхээр ер нь хосын харилцаа гэдэг чинь юу юм бэ Хосын харилцаа чинь итгэлцэл, хосын харилцаа өөр юун дээр бол эдийн засгаас болно секс буюу дотны харилцаанаас болно тэгээ биеид итгэлцэл бий болно. Маш олон хүндлэл тэгээд дээрээс нь хайрын хэл. Тэгэхээр одоо ингээд би болохоор хамгийн түрүүн хосуудыг хайрын хэлээ мэдрээсэй гэж хүсдэг. Одоо хайрын хэлгээд бүхэл бүтэн ном байгаа. Хэрвээ энэ номыг уншиж чадахгүй бол та нар юу ээж болно? Одоо яг хайрын 5 хэлгээд подкаст хүртэл байгаа. 2-3 одоо ном уншдаг хүмүүс 2-3 янзаар тайлбарлсан байгаа. Тэрийг ингээд нэг өдөр өөртөө зарцуулаад сайхан сонсчих одоо миний мэдхийн 3 ном уншдаг подкаст бол энийг хэлдэг. Тэгэхээр нэг хүн нэг өнцгөөс хэлнэ, эрэгтэй хүн нэг өнцгөөс хэлнэ, эмэгтэй хүн нэг өнцгөөс хэлнэ. Тэгээ чи өөрөө бас тодорхой хэмжээнд ойлгож байгаа. Миний хайрын хэл юу юм бэ манай нөхрийн юм уу, миний хамтрагчийн, миний найз залуугийн, миний найз охины хайрын хэл юу вэ? Энийг хамгийн түрүүн олох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хосуудын бас дахиад нэг тийм чухал юм нь болохоор энэ бол ер нь хайр нь хөрөөгүй зүгээр хоорондоо ярилцахгүй ингээд нэг ярилцах дээр дандаа юм буруу цаг үе оноож авчираад идэг. Тийм учраас энэ ингээл нэг хайрны гаццсан юм шиг ингээл нэг тийм дотроо ингээ онцгой мэдрэмж аваад хэлмээр санагдаад нэг уучхаар ч юм уу ч ингээ ууртаа үедээ л хамаг юм гаргаад идэг. Тэгэхээр ийм одоо хоорондоо асуудалтай байгаа, ярмаар байгаа ер нь хүн болгонд л тийм байдаг Надад ч гэсэн заримдаа ингээд тийм за ер нь битэр нэг ярилцах болчихжээ гэсэн үе ирдэг нөхөртөөгөө. Ерөөхдөө ингээд нэг тийм юг байдаг байхгүй ингээд хүн харахад манай нөгөө хүчин ажлын ихч тэгдэг байхгүй би чи нүглээ болгоо ингээд нөгөө манай нөхөр замд явцдаг. Тэгэхээр яах вэ гэхээр нүглээ болгоо ингээд нөгөө ажилдаа явахдаа нөхөрлөгөө залгадаг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө хамт би нөгөө нэг солонгос ихчийг авч явдаг байхад нөгөөт чи мэддэг байхгүй. Тэгээд нөхөрлөгөө залгаал за хаана явна яасан гэсэн би одоо ажилдаа явж гин тэгээд тараад залгах юм болгоо гэд тарангуудаас залгадаг тэр ихч мэддэг. Тэгээд заримдаа би залгадаг байхгүй. Тэгээд манай нөгөө хамт явдаг ихч тэгдэг байхгүй. Яс нөхөр чи ирсэн юм уу гэдэгдэг байхгүй. Тэгэхээр би тийм ирсэн гэ харин тийм байхад чи уцаар ярихгүй байсан гэд
Ингээд битэрийг ингээ гаднаас харахад хүмүүс амар төгс хос гэж хардаг тий. Эсвэл хоёрт гэсэн асуудал байхгүй хаад хоёр өстой гой хос танаа нөхөр чи өстой мундаг чамааг ингээд хүснэр чинь байлгадаг тий гэд хэлдэг. Тэгэхэд яс энэ дээрээ хойноос асуудал байдаг л ахгүй. Би тэр асуудлыг яаж хардаг вэ гэхээр заримдаа ингээд нэг тийм хүмүүс чи ингээд нэг хоорондоо хэрэлдэхгүй байгаа хэрнээ ингээл ямар нэг юм болохгүй болцсон явж идэг тий. Болохгүй болчихсон ингээд тэрийг эмхтэн хүн мэдэрдэг байхгүй. Эмхтэн хүн мэдрэхээр ингээд нэг жоохон ааш ч юм уу ингээд нэг тийм таагүй байгаа байдлаа тий урд нь 10 минут ярьдаг байсан бол ярих минутанд цөөрөх ч юм уу тий ингээд нэг яг ингээд урдны хашгүй амар ингээд excited ярихгүй ингээд нэг жоохон дургу ууртай жоохон богинохоо яриа тасалж ах ч юм уу тий ийм байдаг. Тэгэхээр эндээс бид нар яаж гарах вэ гэхээр би яадаг вэ гэхээр за бид тэр ер нь жоохон ярилцсан болцсон юм байна да тий. Тэгээ би ямар үед нөхөртөөгөө ярилцдаг вэ гэхээр маш гоё ингээд ажилдаа яваад ирэхэд нь 1-2 хоног амраагаад тэгээд яг гоё дуртай хоолыг хийж өгөөд тий дуртай хоолыг хийж өгөөд кино үзээд ингээд яг ингээд нэг юм би энийг ойлгох гээд аль альныхаа яг дуртай юм хийгээд тий илүү жоохон хүндлэл гаргаал тий ингээд за цааныхаа дээжийг чадчаал өгчлөөч гэдэг юм уу тий ингээд яг би чамд хүндэлж шүү гэдгээ би ерөөхдөө дандаа илэрхийлдэг тий би одоо цааныхаа дээжийг дандаа чамд барьдаг ч гэдэг юм уу тий хоолны дээж ч гэдэг юм уу тий тэгээд өгч идэхгүй гэдэг юм бол би ямар ч гэсэн хоолны таслаадын даваа тавьсан шүү ч гэдэг юм уу ингээд яг нэг тийм хүндэлж байгаа юм жижигхэн юмар харуулхад айгуу дуртай байдаг. Энийг бол ямар ч эрэгтэй хүн хайраасаа хүндлэлийг хүсэж идэг. Эмэгтэй хүн болохоор халамжийг хүсэж идэг. Тэгэхээр би жоохон ингээд өглөөнөөс эхлээд нэлээд хүндлээд эхэлдэг байхгүй. Тэгээд бүр заримдаа би юу гэдэг вэ гэхээр би тэр амар тийм түүх сонсох дуртай байхгүй. Ингээд ийм түүхийн мэдлэг те ингээл Чингис хааны эзэрхийлэл ингээл бүх хаадын ингээл тухай мухаа гэл тэг манад аяг түүхийн номууд бас их байдаг. Би тэр анх ингээл танилцаал яг нэг дээдлэл яг тийм үедээ би тэр бүр юм түүхийн зузаан ном барьчил тэгээд тэр дэлгээд уншдаг гэсэн байхгүй. Энэ өстө энэ үед ихсэн шүү дээ. Би болохоор түүхийг ерөнхийд нь мэддэг байхгүй амар юм том зургаар мэддэг байхгүй. Манай хүн болохоор амар юм детальтай мэддэг. Үеийн хаанч бүр ингэсэн байхгүй. Тийм учраас ингэсэн ингээ бүр надад детальтай хэлдэг. Тэр нь надад амар таалагдсан. Одоо битэрийн одоо нийлж байгаа бас нэг шугам гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр яадаг вэ гэхээр би ингээд заримдаа хаантаа хоолчин болчлоо ч гэдэг юм уу те ингээд нэг юм тоглоом шоглоом орч юм шиг те тэгээ хэлждэг. Тэгтээ тэр чинь яагаад аа ингээд тэгсэн хэрнээ дотроо дуртай байдаг байхгүй. Үгүй чи нэг хаантаа хоол бэлэн болчлоо гэж хэлэхэд чамаас юу унах чи ямар өдөр болгон хаантаа гэж хэлээд байгаа шүү те. Тэгэхээр яг ийм нэг юм тэр хүнийг хүндлээ тэр хүнтэй ярихдаа тэр хүнийг айгуу гоё ааш зангийн дэвсээд ааш зангийн зөөллөөд ингээд нэг өөрлөгөө ингээд нэг өнөөдөр айгуу ааштай байх чинь гэсэн мөдөнд явчих хэвээр. За тэгээд өглөөнөөс хойш гоё хүндлээ сайхан хоол цай хийж өглөө те хамтдаа сайхан ингээд чи өөрөө ч гэсэн гоё хоол уух чинь ингээд хамт идэж явахс гоё идэх штэ. Тэгээд би ерөнхийдөө нөхрийгөө ингээд юу яадаг тэгээ хүмүүс ч одоо ингээд уснаас салдаг шүү дээ. Ингээд өглөө цай ууж байхдаа ингээд уцаа оролдоод ахаар нь идэгдэг байхгүй. Ус үзэж байхад хоол идэж байхдаа бити уцаа үзээ. Ягаад тэгэхээр эн чинь тархинд чинь хоол идэж чинь биш уц үзэж чинь гэсэн мэдээлэл очиж чи цадах мэдрэмж авахгүй. Тэгээ чи зөндөө ингээд байнгын уцсан дээр байдаг юм чинь аль аль хоол идэхдээ уцаа бити ухаа. Одоо ганцаараа байгаа тохиолдолд it's okay. Тэгээ нөгөө нэг те одоо хоол замд явж байгаа ч юм уу те тийм тохиолдолд okay. Тэрнээс биш яг надтай хамт байхдаа яг надтай хамт яриад би чиний хажууд хоол өглөөний цайгаа өдрийн цайгаа оройн хоол идэж явах ерөөсөө уц үзтгүүтэй адилхан чи бас тийм байх хэрэгтэй гэд зүгээр л юм уурлахгүйгээр айтайхан хэлчихдэг. За тэгэхээр өглөөнөөс хойш айгүй гой хүндлэл явлаа. Гой хоол бэлдэж идлээ. Тэнгүүтээ кино үзье. Хоёлоо гой кино үзье. Бүгдээр ингээ хоёулахны анги гэртээ кино үзэх айгүй дуртай байхгүй. Тэгээ хоёлоо гой кино үзье гэж ярьдаг би. Тэгээд киногоо би нөхрөөрөө сонгуулдаг. Ягаад тэгэхээр би тэндээ ярилцгаад байгаа учраас мөн. Тэгээд яг аль киног үзэх үхээр нь энэ өстө гоё кино юм шиг. Үгүй тэгэлдээ тэгээ өстө гоё шүү дээ. Чи угаасаа кинон дээр гоё сонголттой шүү дээ ч гэдэг юм уу те. Энэ хөөргөх биш дэмжих, хүндлэх те одоо тэ энэ хүний хүснийг нь өгж байгаа учраас тэр бас миний хүснийг өгөх магадлал өндөр болоод ирэх байхгүй. За тэгээд энэний араас яг кино үзчихэл ингээл хоорондоо юм яриад инээлдээл нэг жоохон үүсч юмсэл намайг эрхлүүл мэрхлүүл гээл тэ ингэж яагаад яг ярилцаж эхэлдэг. Чи дээр тэгсэн тэгээд би тэрийг жоохон буруу ойлгоцсон байж магадгүй. Энэ яагаад ингэсэн бэ ч гэдэг юм уу тэ би ингэж асуудаг. Тэгэхээр энэ хүн яг ингэж тодорхой уудалж гаргаж ирдэг. Тэгэхээр би нэг юмыг нэг өнцгөөс нөгөө хүн нөгөөдхийг өөр өнцгөөс харсан байдаг. Тэгээ энэс бол асуудал үүсдэг. Тэгээд энэ асуудлаа шийдээд тэрийгэ эхлээд зөөлхөн ярьж яснаа сүулдэ жоохон дууж хангарч болно. Буцаа жоохон хүлээцтэй нэлээ эмэгтэй хүмүүс юус хүлээж чаддаггүй. Хүлээцтэй нэлээд жоохон сонсох хэрэгтэй. Тэгээд энэ яг гаргалгаа гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хайр бол байгаа. Зүгээр л хоорондоо ярилцаагүй хэлбэр. Тэгэхээр би та нарыг хостоо сайхан ярилцаасаа гэж хүсэж байна. Хосын харилцаа чинь жоохон эвгүйтсэн байгаа бол миний энэ аргыг хэрэглээд нэг ярилцаад үзээрэй заяа. Би тэгээд дараагийн подкастаараа ярилцсны дараа ямар асуудал байна комментээрс бичээрэй. Тэг тэндээс чинь харж агаад би зөвлөгөө өгөөд явах болно шүү.
окей. Тэгээд өнөөдрийн миний подкаст та нарт таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн подкастаар уулзъя. Ариунаа ингээд маш гоё зөвлөгөө мэдээлэл өгөөд явах болно шүү. Амьдралд хэрэгтэй мэдээлэл.